За өнөөдөр та бүхэндээ айгүй амархан хийгэж болдог маш хүчтэй мөнгө дуудах домыг зааж өгье гэж бодлоо. За ерөөхдөө бол орох зүйлсүүдийн хамгийн ихэнд бол ногоон лаа орно. За ногоон лаан дээр фэх урунаг зурж өгнө. Фэх уруна бол эд баялаг аз амжилтыг дууддаг руна тэмдэг. Улаан эсвэл хар өнгийн палмастра лаан дээр ингээд зурчихна байна. За дараагийн бэлтгэх зүйл нь болохоор нутаг хар кофе, дурын хар кофе байж болно. Хар кофе лаан дээр нэмж өгснөөр мөнгө орж ирэх энерги урсгалыг хурцсах зорилготой. За дараа нь нутаг синамон бидэнд хэрэг болно. Синамон эд баялаг аз амжилтыг дууддаг билээ. За хэрэг та бүхэнд байгаа бол peppermint essential oil буюу гааны эфирийн тосыг нэмж өгвөл бүр сайн. За тэгтээ энэ байхгүй бол яах вэ? Заавалчгүй нэмэх хэрэггүй. Зөвхөн кофе нутаг синамоно ашиглаж болно. За одоо тэгээд дараа нь бид нар бүтэн ямар нэгэн байдлаар гимтээгүй урагдаагүй лаврын навч хэрэг болох нь байна шүү. Нэг тал дээр лаврын навчныхаа нэг тал дээрээ олохыг хүссэн мөнгөнийхэн тоо хэмжээг бичиж өгнө. Нөгөө тал дээр өөрийнхөө нэр, турсан он сар өдрөө бичиж өгөх нэ. За ингээд бид нар дараагаар юу хийх ёстой вэ гэхээр энэ хүү ногоон лагаас суглаад доод талд нь баг зэргийн нутаг синамон кофего цацаж өгнө. Заавалчгүй бүр хийлаа гэхгүй босоо ногоон лаан дээр эфирийн тосоо дурхиж агаад нутаг кофе синамоно бас дурхиж өгч болно. Гэтэ ногоон лаа нэлээд амар байдаг. За ингээд нутаг синамоно баг зэрэг цацаад хар кофего хийгээд тэгээд лагаа хасаах нь байна. За энэхүү домыг хизээ хийвэл тохиромжтой вэ гэхээр сар дүүрч буй үе буюу waxing moon гэхээр шинэ сарнаас бүтэн сар руу шилжих үеийг сар дүүрч буй үе гэдэг. Сар дүүрч буй үед хийвэл сайн мөнгийг татах боломж нэг санхүүгийн өсөлтөнд сайн өдөр байх болно. Бүтэн сар бас хийж болно. Эрчим хүч хамгийн дээд зэгтээ хүрдэг мөнгөн дэвшил баялаг дуудахад хамгийн хүчтэй үе юм. За тэгээ баасан гаргийн бүтэн сартай хайр мөнгө тансгийн амьдрал энерги давмгалдаг. Мөнгөний дом хийхэд хамгийн онцгой таатай өдөр. Бүтэн сарнаар ялангуяа тэр өдөр нь 5 дахь өдөр буюу баасан гараг байх юм бол маш сайн онцгой хүчтэй өдрөө гэж ойлгож болно. За бусад өдрөн гэвэл пүрэв гарагтай хийж болно. Бархас байд гаргийн энерги эд баялаг өсөлт боломжийг нээдэг энергитэй байдаг юм аа. За тэгээд ерөөхдөө бол одоо яах ёстой вэ гэхээр лаврын навчаа лаан дээрээ дуустал насаагаад шатаага тавина гэсэн. Хийх цаг нь гэвэл өглөөний 7-оос 9 цагийн хооронд хийвэл маш үр дүнтэй, энерги идэвхтэй, хүсэл зорилго тодорхой үед хийвэл үр дүн өндөр байдаг. Тэгэхээр таны сэтгэл зүй маш тайван байх бөгөөд мөнгөний дом хийх орчин маш цэвэр цэмцгэр байх ёстой шүү. За та бүхэнд энэ хүү одоо хийх өдөр цагийг би description box дээр оруулаад өгнө.